За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын Улс төвчнийхээ тайлаллыг өнөөдөр 10-11 дахь зүйлийн тухай, дэсийн тухай ярилцсан. За 10 дээр бол алунгоо Добоо мэргэнд ирж 2 хүү төрүүлв, бүгүүнүүтэй, бэлгүүнүүдээ нэрт бөлгөө гэж байгаа. Ер нь бол алунгоо Добоо мэргэн 2 суугаад аль биесний 2 хүүхэд гарсан. Тэр хоёр нь бол бас Монголын 2 том овгийн толгойлогчд болсон зүйл байгаа. За альбан бусаар бол алунгоогоос дахиад 3 хүүхэд гарсныг бол та нар мэдж байгаа. Тэгээд энэ 3 хүүхэд болон алунгоо Добоо мэргэн хоёрын амьдрал, түүх, домог дараагийн зүйлүүдэд одоо үлгэр домог шиг юм ярьж үргэлжлэгдэх учраас энэ удаадаа төр орхив. 11 дахь заалт нь бол Дубаа сохор ахын 4 хөвгөнтэй бөлгөө. Төдий батал Дубаа сохор ах нь үгүй болов. Дубаа сохор үгүй болсны хойно 4 хөвгөн нь Добоо мэргэн авга юугаан ургаа үл болгон доромжилж хагцж гээж нөв. 4 овгтон болж 4 иргэн тэд болвоо гэсэн нэг тийм сонирхолтой зүйл тав. За ямар ч байсан Добоо мэргэн Дубаа сохор хоёр ингээд олон хүүхэдтэй Отог аймгаа одоо хураагаад ингээд аз жаргалтай сайхан амьдарч исэн чинь Дубаа сохор ах нь үгүй болчихваа. Тэгсэн чинь Дубаа сохор ах нь үгүй болсон чинь тэднийх Дубаа сохор ах нь бол 4 эрэгтэй хүүхэдтэй байсан байна. 4 эрэгтэй хүүхэд нь нөгөө авга болж таарна шүү дээ. Одоо Добоо мэргэн чинь аавынхын дүүхтэр авга болж таарна. Авгыгаа бол ураг гэж тооцоогүй байна. Ураг тооцоогүй. Ер нь нөгөө авгатаа захирагдахыг л хүсээгүй л гэсэн санаа л да. Авгийнхаа удирдлага Добоо мэргэний удирдлагын дор орохгүй магадгүй нөгөө эрх мэдэл булаацалдсан асуудал гарсан баг. Ер нь Дубаа сохор бол тэдний аав нь бол маш нэртэй нөлөө бүхий одоо юу гэдэг те амтэн хүнийг одоо хураасан, цоглуулсан тийм хүн байсан. Тэгээд тэр Добоо мэргэн гээд одоо магадгүй тэр ахыхаа нүмер нөөлөгдөр амьдарч исэн тэр Добоо мэргэнийг ахыхын хүүхдүүд хөлийн зөвшөөрөггүй байх магадaltaй байж таардаг. Энэ муу одоо хин бид нарыг захирдаг. Манай саяхан л одоо манай монголчуудын үгээр энд гардаг шүү. Энэ муу одоо хин саяхан л тийм байсан гэдэг шиг. Яг л тийм л үйл явц болсон юм шиг байгаа. Болсон байх гэж бодож байгаа. Энэ муу одоо Добоо мэргэн гэж хин саяхан л ихнэр чуггүй хөөгдөж байхгүй нэг муу амт манай аав дагуулаад одоо нэг хүнтэй суулгаал ингээл явж исэн. Энүүн захирагдах юм гэдэг нөгөө 4 хүүхэд нь нөгөө авга ахыгаа урагтаа үл тооцоод тэгээ гээгээд нөгөөд явцсан. 4 овгтон болсон, 4 иргэн тэд болсон гэж. Тэгэхээр Дубаа сохрын 4 хүүхдийн тухай мэдээлэл бол яг Рашидины содрын чуулган болон босод зүйлүүдэд бас нэлээд мэрсэр дөрдөгддөг. Сүүлд ч бас түүхчд гаргасан тийм нэг 4 хүүхэд нь бол домог, догшин, эмнэг, эрх гэсэн тийм 4 хүүхэд байсан гэсэн тийм таамаглал нэлээд байдаг. Тэгээд 4 иргэн гэдэг нь хэн болсон бэ гэхээр домог нь бол өөлд болоод явцсан, догшин нь бол баатад болоод явсан, эмнэг нь хойд болоод явсан, эрх нь бол хэрүүд буюу гэрүүд болоод хувирцсан гэсэн нэг тийм санаа байгаа. Тэгээд энэ бол ер нь яг тухайн улсынхаа газар нутгийг тухайн эзэмшиж байсан газар нутгаа бол 4 зүгт нь өмнөд, хойд, баруун зүүн гэсэн 4 зүгт нь хувааж захирсан ч байх магадлал бол бас байгаа. За тэгээд 4 ойрд гэж ярьдаг да. Одоо ингээд дөрвдүүд гэж ярьдаг нөхдүүдийн л манай дөрвдүүдийн одоо үндэс хугацааны үүсэл гарал энэ явж Дубаа сохортой холбогдоод явдаг. Ер нь бол энэ өөл баатад хойдуудыг бол түүх содрос энэ юунд бол асар их тийм ирмэг, зоримог, дайчин тийм байлдах харух намхтай сайн би хаа хөдөр би сайтай би хөдөр чирэг би хаатай тийм залуучуудтай тийм ард хүмүүс байсан гэсэн тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр чинь бол манай одоо дөрвдүүд өөлдүүд хаана байна вэ гэдэгтэр одоо усад байна. Баатад одоо нөгөө догшин, домог догшин хоёрынх нь өөр одоо өөлд бааттууд бол одоо манай ус мусаар ингээд байх шиг байна л да. Өөр Монгол Шинжаанд угар байна. За юунд байна одоо халимаг туваагаар бас туваад бол бас байна. Жишээлбэл Баатад авг цагаан замгаа нэг ярилцлагатаач юундаа байлаа. Би бол Баатад авгийн хүн Добоо сохроос үүсэл гаралтай гэсэн тиймэрхүү утгатай яриа хөрөө хийсэн өгсөн тийм байсан харагдчихсэн. Тэгэхээр ч нь бол
манай Дубаа сохрын 4 хүүхдүүдийн үр удам бол цааш их Монгол улсыг байгуулахад асар их хойно нэмэр оруулсан. Ер нь бол тийм цэрэг дайчин, айлдах харух намнахтай сайн тийм дайнч омог отгод болж одоо өсөж үрдсэн ч гэдэг юм уу да, тийм отог омгууд болж одоо Монгол улсынхаа баг бүрэлдэхүүнд оролцоод яваад байсан. Тийм түүх томгууд байдаг. Хойдууд маань явсаар хагаад хот хойд болсон болоо да. Завхны одоо нүмерэг тис баян тис төдөвтэй их уулууд бас хот хойдууд байдаг. За хөвсгөл бол хот хойдууд байдаг. Сүүлд бол хот хойдын шадарван чингүнжү мэнгүнжү гэдэг ингээд гараад явдаг түүхэн баатарлаг бас л их тийм цус ихтэй дайчин ирэмгий ард түмэн хот хойдууд. За энэ ард түмэн сүүлдээ бол яг нөгөө алхын 7 хошуу гэж явахад гэрсэн жалаархан тайж мунчаад нэг өөр хүмүүсд ороод алтан уурэг мөрхийн нэг бүрэлдэхүүн хэсэг болоод ингээд явсан түүхүүд цаашаа үргэлжилдэг. Тийм хүмүүсийн эцэг дээдс бол одоо Дубаа сохортой очиж холбогдож таарад байна. Эрхэн хэрүүд уяу гэрүүд болсон гэж тэр нэг тийм юм байдаг. Тэгээ гэрүүд нь одоо хаана байна гэдэг тэр завхны тосон зөнгөл их уулаар за хөвсгөлийн урдлын сумуудаар их цагаан гэрүүд баг хар гэрүүд мөрүүд гэдэг ингээд нэг тийм ургийн авахтай хүмүүс байдаг. Магадгүй одоо эднэртэй очиж Дубаа сохортой очиж холбогдох болов гэж бодож чинь тэгж таамаглаж чинь тэгээд ер нь бол Дубаа сохроос хоошоо ер нь бол тэр үед бол Дубаа сохрын гэр бүл нэр алдар асар их цуу алдартай байсан, нэртэй хүндтэй бас нэлээд тийм одоо том газар нутгийг хариалсан олон ард түмэнтэй байсан нь бол энэ овогтон болов гэдэг чинь бол 4 овогтон болов гэдэг чинь бол тусдаа одоо манай аймагуд гэдэг шиг тийм том овог аймагуудыг толгойсон тийм хүмүүс болсон гэсэн санаа штэ. Тэгэхээр хүүхдүүд нь бол албат харьяатууд ихтэй байсан учраас нөгөө добоо мөрөгнийг бол тоогоогүй байл да нөхөр. Добоо мөргөнд чинь ганцхан ардтай малиг баяудаа гэдэг нэг мө ганц ядуу зарцтай учраас эднийхээ тэр овог болж чадаагүй. Овог болох тэр боломж нь жоохон тухайн үедээ муу байсан. Нөгөө добоо мөргөн чинь бас Дубаа сохорынхаа 4 хүүхдийг дагаад тавхиад байхад бас нэг жоохон ахархаа зан гаргаад ингээд гаргасан болов гэж бодож байна л да. Тэгэл тэрнээсээ болоод хоорондоо муудалцаал нүүгээд ингээд алга болоод яваад гисэн. Тим түүхэн дээр үргэлжилж байгаа. Тэгээд ингээд үзэх юм бол нөгөө дөрүүд байна уу, Монгол байна уу, Боржгон байна уу, хэн бүхэн байна. Явсаар гал нөгөө дээд тэнгэрээс заяатад орсон бүрд чон гэргий гоо морл гээл нөгөө торголжин баян гэдэг нөхөр чинь одоо ингээд торголжин баяны 2 хүүхдийн л үр удам ингээд яваад байгаа штэ. Торголжин баян гэдэг чинь бол бас тийм тухайн үедээ бас нэлээд баян Монголын улс товчонд ер нь баянаараа дуудагдаад орцсон нөхдүүд бол ер нь бас нэлээд манайхаар бол одоохондоо бол нэг олигархууд гэж яриад байдаг. Тэр бомтонгууд л болж таарад байдаг байхгүй тийм. Тэр бомтонгууд байсан учраас л одоо юу гэдэг тийм өөр хүүхдүүд албад харьяатууд одоо юу гэдэг тэр хүүхдүүдтэй мэдлэг боловсрол олгох гэдэг ингээд энгийн ард иргэдээс арай илүү их төвшин нөлөө үзүүлсэн тиймэрхүү юмнууд бас байгаа юм шиг байгаа даа гэсэн тийм бодол төрдгөө. Тэгээд энэ бас бидний өнөөгийн цагт бол яг нэг юм баячууд гэл ингээл хэдэрнийх нь тэр үеийн баян өнөө үеийн баян хоёр бол мэдээж өөр байж таараад байна л да. Тэр үеийн баян чинэлэгч хэн ч нэг тийм улс үндэстнийхаа тусгаар тогтнол улс үндэстнийхаа оршихуй тэр хүмүүсийнхаа одоо амьдрал ахуйг нэлээд хэр хариуцж хэр араа харьяалж одоо нөмөр нөөлгөө өгжсэн гэдгээсээ бас шалтгаалаад байгаа байдал бас тэрүүгээр бас одоо мөргүүн ч гэдэг юм уу баян ч гэдэг юм уу тиймэрхүү нөлөөлөл тиймэрхүү ард түмнээс олж авсан алдар нэрүүд нэлээд байгаад байдаг. Яг гэвэл энэ өөрөө нэг тийм юугүйгээр олгосон тийм төрөөсөө ч гэдэг юм уу засгаасаа ч гэдэг юм уу хан ноёноос ч гэдэг юм уу тийм олгосон цолууд биш ард түмэн өргөмжилж ингэж гаргаж ирсэн тийм цолууд юм шиг байгаад байдаг. Тийм учраас одоо энэ чинь хэрвээ төрөөсөө олгодог ч гэдэг юм уу хаан ноён тухайн захирагч нь олгосон бол тэгж олгоо ингэж олгоо гэдэг тийм юмнууд байдаг. Тийм юмгүй учраас ард түмнээсээ ингэж өргөдөж босож ирсэн ард түмнээсээ өргөдөж хүндлэгдэж хайрлсан баячууд
мэрэгд болоод байдаг учраас тийм хүмүүсийн тухай түүхэл энд яваад байгаа юм да. Тэгээд цаашдаа бол одоо юу гэдэг те манай дөрвүүд гэх юм уу да, дөрвүүд овсынхан одоо завхны арын нутаг хөвсгөлийнхний дээд угсаа гаруулууд цаашлбал одоо манай энэ дээд энэ удмынхан ч бол халимагч байдаг юм уу, Тува, Шинжаан уугар, Казахстанд ч бас иймэрхүү Баатад Матад гэсэн овогтой нөхдүүд яваад байгаа харагддгийг шүү. Тэгэхээр ч одоо бол ямар өргөн дэлгэр газар нутагт нүүдэлж, ямар өргөн дэлгэр одоо харилцаа холбоотой одоо тийм байсан гэдэг юм бол эндээс харагдаад байгаа юм л да. Түүнээс нэг энэ ус товчон дээрс уншихтаа нэг тийм хэдхэн гэр бүлийн хооронд дотор болоод байгаа асуудал мэт боловч энүүний цаана байгаа хариалагдах газар нутаг нөлөөллийн хэмжээ бол хэмжээ таамаггүй юм болж таардаг тийм зүйл байгаа юм да. За ингээд баярлалаа. Та маргааш баяртай болцъя.